заримдаа бид нар бусдын түгжсэн давтчихдаг. Бусдын яах нь нийгмийн системийн түгжсэнд таныг борлуулах гэдэг таны анхаарлыг зарж борлуулах гэдэг тэр түгжсэнд очиод өөрийгөө тушаад автчихдаг. Тэр нь түгжигдчихдэг. Нэрэн амьдрал нурцсан юм байна. За энийг л авахгүй бол өстой хүн биш юм байна. Нөгөө брендийнхэн цүхийг л авахгүй хүн биш юм байна. Би Монгол таяа очихоор бурхан минь энийг мөнгийг манаас олж ингэж их брендийн хувь завдсан болоо би хай боддог. Харсан зөвхөн болгон брендийн цүх, брендийн гутал, брендийн ингээд ийм гялалтсан. Энэ их мөнгийг хаанаас олоод ийна? Зүгээр л бид нэр тэгээд данс нь хуваасан. Хөрөнгө оруулах мөнгө байхгүй. Хөгжилдөө зарцуулах мөнгө байхгүй. Бид нар түгжсэнд гацсан байна. Бид нар борлуулалтын магадгүй бүр ингийн үйл бусдын борлуулалтын түгжсэнд одоо тий борлуулалтын ийм системийн ингээд түгжигдсэн байна. Бидний анхаарал мөн үү? Нэгдүгээр түгжсэн.